Cascos-ийн автомаар л Лондоноос мэдж байна. За өнөөдөр та бүхэндээ Их Британий уламжлалт Scotch Eggs-ийг одоо таны ширээнд авчрахаар зорилоо. Тэгэхээр энэ болохоор ерөнхийдөө бол Английн одоо уламжлалт үндэсний одоо хүн болгон байгаа одоо хүүхэд хүчтэй хэрэгэлдэг тийм гоё хоолойгаа. Тэгээ энэ болохоор яг Монголын хуушуртай төстэй юм шиг надад санагдсан. Энэ халуун үүдэн хамаагүй агаарчлахын дэг хүмүүс гарахтаа заавал иддэг. За тэгээд энэ анх болохоор энэ Scotch Egg-ийг болохоор ерөнхийдөө тийм загсны махны тийм өтгөөс нь хушаар хийдэг гэсэн юм байлээ. Гэхдээ ерөнхийдөө сүүлд нь тэгээ хүмүүс гахаан татсан махаар орлуулдаг гэсэн юм байлээ. Тэгэхээр та бүхэн Монголда болохоор заавал гахаан татсан мах гэхгүй гоё үхрийн махаараа, үхрийн татсан махаараа хийж олъё шүү. За тэгэхээр энэ болохоор өнөөдөр би 4 үндэс зориулсан. Учраас 400 г гахаан мах, татсан гахаан мах орсон байгаа. Тэгээд нийт 6 ширхэг өндөг орж байгаа. За тэгээд 1 ширхэг сонгоно, 4 ширхэг саримсны хумс, тэгээд хүмүүл, chives. Энийг болохоор ер нь бол нэг багцаар нь буюу ойрцоогоор 25 г байгаа. Гэхдээ та өөрсдөө ногоон сонгож байна өөрсдөө мэдээд амтлаарай. За тэгээд надад 8 г далайн тавс орсон. За тэгээд харперс, чили, нутаг чили орсон. Гэхдээ энийг амлахыг бол та нар өөрсдөө мэдээд хийж болох чинь зүгээр л жишээ болгож үзүүлж байгаа. За тэгээд nutmeg зад гэж хэлдэг юм байлээ те Монголоор. За тэгээд гурил. За тэгээд 6 ширхэг өндөгний 2-ын бүгдээр шарах юм хэрэглэх болохоор ингээ 2 ширхэг өндөг. За тэгээд талхны өргөн орсон байна. За тэгээд бүгд нь жоохон ургамлын шарахад хэрэгтэй байна шүү. За бүгдээ хоолой бэлдэж эхэллээ. За бүгдээ Scotch Egg өндгийг бэлдсэй. Гэхдээ энэ хоолны өндгөн заавал тодорхой нөгөө өндөгний шар ирдэ тэр нь ингээд гоё урссан байх хэрэгтэй. Тийм учраас тэр нь хамгийн чухал байдаг. Бүгдээрээ тэгэхээр одоо өндөгнүүдээ 6 минут 30 секунд чанах. За энэ дээр би ингээд 6 минут 30 секунд. За энэ дээр жоохон давс нэмээд өгчээ. Тэгэхээр нөгөө өндөгний айс нь илүү сайн хурдан авдаг. За 6 минут 30 секунд болчихлоо. За энийг яхахтаа би болохоор 2 өндгийн үйл ялгааг нөгөө өндөгний шарын гоё ранийн буюу одоо нэг гоё урссан тийм байдлаар хийж байгаа. Үлцэн хоёрыг болохоор дахиад сайн болтлон тийм. Тэгэхээр нөгөө жоох хүүхдүүд болохоор ийм түүхэн өндөг бол өгөөд түүхий гэж одоо яг юм улбаш өндөгний шарн тийм урсан бахар ходоод гэж өгдөг ч магадгүй. Тийм учраас жоох хүүхдүүд өгч байгаа яг өндгөө бүрэн сайн чанаад өгөөрэй та бүхэн. За би тэр энэ гоё сайн болтлон тэгээд үлдээчи. Тэгээ яагаад гэвэл энэ өндгийг ингээ яг юм өндөгний шарын ингээд хэрэглэхтэй болохоор шинэ өндөг заавал хэрэглэж байгаарай. Тэгэхээр нөгөө ямар нэг өндөгний хортлого эдгээр авахаас хамгаалъя шүү. За. За одоо бүгдээрээ ахаан амталцгаая. За бүгдээрээ одоо сонгис харамсаа яг нөгөө бууцны мах бэлтгэж байгаа юм шиг маш жижиг гэн нарийн ингээд биччихээрэй. За бүгдээ одоо махан амтлаа. За сайн махан дээр сая сонгон сармас хүмүүлээ тавьчлаа эсвэл ногоон самж хэрэгж байгаа шүү. За тэгээд давсаа ичи. Nutmeg амтлагчаа, зэт амтлагчаа. За. Гэвэл хэлэг чили. За. Тэгээд харперс нэг чимэх багт болно да.
За маха бэлтчихлээ. Үүнийгээ бүгдээрээ одоо 4 тэнцвэсэг болох. Тэгэхээр нэг юуныг 100 г. Тэгэл. Гэхдээ хамгийн гол нь нэг өндөгний хэмжээнээс хамаарна бас би ерөнхийдөө одоо large eggs буюу одоо тийм том хэмжээний өндгийг хэрэглэж байгаа. Би англи нөгөө өндгөө хуваачдаг small, medium, large, XL гэд ингээд бас хэмжээштэй. Тэгээд нөгөө дунд зэргийн жижиг өндөг хэрэглэх юм бол энэ бараг 5-6 болчих магадгүй. Бас тийм хөрхөн бөмбөлөг махан бөмбөг тийм болж иж магадгүй. Тийм учраас нөгөө өндөгнийхээ хэмжээнээс хамаарх нь. Гэхдээ миний өндөгт болохоор одоо л яг 4 тэнцвэсэг болоо л тийм. За юуны түрүүнд танд жоохон ургамлын тас та хүнсний скотч бэлтжээрэй. За энэ хүнсний скотч дээр би жоохон тос түргээд байна гэхээр одоо нөгөө өндөг чинь жоохон одоо өндөгний шар нь айгүй тийм дутуу болсон байгаа шүү дээ. Ерөнхийдөө бүрэн болоогүй. Тэгэхээр ингээд нөгөө татсан махаар орохоор харах магадлал айгүй өндөртэй. Тийм учраас нэг ингэж ашиглаж хэрэглэх юм байлээ. За одоо бүгдээрээ өндгөө ажиллах. Өндгөө хийж гисэн бүгдээрээ бэлтчихье. За одоо нөгөө 6 минут 30 секунд болгосон өндгөө маш болгоомжтой бүгдээрээ. Халсын аваа шүү. За хоёр өндөг маань бэлэн болчихлоо. Маш болгоомжтой. Гол нэг дотор өндөгний шар нэг цалцгнээд. За эхлээд сайн чансан хоёр өндгөөс эхэлчихье. Энэ хоёр өндөг маш ийм амар цэгцэгнүр аа. Тийм учраас маш болгоомжтой. За бүгдээрээ нөгөө хамгийн эмзэг өнөөгөө эхлэв. Хиндээ байтаа. За үнийг авах. За бүгдээрээ одоо тос маань халцсан. Ойролцоогоо 1 литр ургамлын тос орсон. За тэгээд та одоо тос маань халцсан болохоор одоо би гэлс маш болгоомжтой нөгөө өндөг чинь тийм эмзэг хийн шүү дээ. За.
Миний харин ойр цагаан 8 минут орчим болдог. За. Дараагийн. Yan dumaan sa 8 minut lang. Tapos dumaan na ito. 8 minut. Tapos дараагийн за бүгдээрээ одоо зүзээ. Яа. Зэрцэн байна. Ийм гой гаднал нь ийм гой ширж гинэ. Тэгээ хамгийн гол нь доторх нь running eggs гэдэг гой. Гой урсан. Эндний шан гой урсан багсан. Йоо. Харда. Оо. Тасарцсан уу? Арай л гоё. За энэ нь болохоор энэ дээр бүгдээрээ үл хэлэх жоохон кич. Харж байна. Өндөгний шар нэм байх хэрэгтэй. Ингээ уурсаа. Тэгжээч ингээд нэг тийм хэд хатсан амттай биш. Бүр үнэн тийм байх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь та нар өөрсдийнхөө дуртай салат ч хийж болно. Fries нөгөө шарсан төмснүүд тэр юм айгүй хийддэг тий. Тэгээд ийм гоё юм гэдэг чи вау л та тий. Үнэхээр гайхалтай. За одоо хоёр дахь нь болохоор нөгөө бүтэн болцсон өндөг байна шүү дээ тий. Тэрийг гоё. Зүс чарах. За энэ нь болохоор юм хөрх. Ингээд тэгээ энэ нь болохоор ерөнхийдөө жоохон бага насны хүмүүс ингэж идвэл хамаагүй дээр ямар нэг өндөгний хордлого эднэр авахгүй тул. Тэгтээ энэ бүр арай л бүр тасарцсан. Үнэхээр гайхамшигтай. Одоо амс бол тасархай бол. За бүгдээрээ одоо амсч үзцгээе тэгээ. За бүгдээрээ одоо бэлэн болсон Scotch eggs-ээ амсаж үзцгээе. Тасарсан. Вау. Ингээд. За манайхан вау. Үнэхээр тасархаа бүр айгүй гоё шүүслэг. Тэгээд би нөгөө махаа жоохон баацсан. Тэгээд бүр үнэхээр гоё шүүслэг өгсөн байна. Тэгээд өндөгний шар маань гоё урсаа бүр үнэхээр тасархаа. Яг юм том хүмүүс бол ерөнхийдөө өндөгний шар урссан байхад аюулгүй. Жаахан бага насны хүмүүс болохоор яг бүрэн өндгөө жигнэ болгоод тэгээд ингээд өгөөд явуул аюул зүгээр. Тэгээд энэ сая мастертай боёо гिचтэйсэн чи вау үнэхээр тасархаа. Үнэхээр гоё юм. Тэгээд та бүхэн заавал энийг хийж үзээрэй. Тэгээд таалагдана гэдэгт итгэлтэй. Тэгээд англи амтны гэрийн ширээнд өнөөдөр авсан гэдэгт итгэлтэй. За тэгээд энэхүү видео таалагдсан бол лайк дараарай. Тэгээд мөн дараагийн дугаараар хамтдаа уулзцгаая. Тэгээд subscribe дараарай. Тэгээд натаа хамтсан баярлалаа.